Цагаан санал хэмээх тарих угаалт эрчимжиж эхэллээ. Аль нам ашигтай харагдан тийшээ гүгээд очихдаг нөгөө даш зэвийг доктороос авахуулаад бүхэл хямдхан амьтдыг энэ цагаан санал гэх элбрүүгээ дайчиж эхэлж байна. Монголчууд бид сонгуулаа хийж чадхаа болвол тусгаар тогтнолоо алдна гэсэн үг. Таны өмнөөс хэн нэгэн сонгуул хийн. Энгийнээр бодоод үзье л дээ. Та хэнийг сонгохгүйгээд цагаан санал уншууллаа. Мэдээж таны дэмждэггүй хүн гарахгүй байхад нэмэр болно. Гэвч энэ бүхний дараа сонгуул хүчингүй болох тэр цагт таны цайланд итгэврд очих байсан тэр мөнгө дараагийн сонгуул зарцуулагдана. Таны дүүрэгт барих байсан эмнэлгийн мөнгө дараагийн сонгуулийн ажилтнуудад хоол унааны мөнгө болон очино. Наад захын жишээ нь энэ. Дараа нь энэ мөнгө улсын төсөвт суулгаж өгөхийн тулд сонгуульд оролцсон нам татварыг чинь нэмдэг юм байгаа үстэй. Ганц Брюс машин 9 сая төгрөгөөр авах гэж хэдэн жил махаа идсэн чиний мөрөөдөл тасарч 15-аас 20 сая төгрөг нэмж цуглуулахын төлөө ахин хэдэн жил зүтгэх хэрэгтэй болно доо. Тэр хугацаанд чи урдын лайдад автобусын чигсэлтэн хэрүүл уруулахын махаа идэх болно. Харин сонгуул хойшлуулсныхаа төлөө ингэж махаа идэж яваагаа чи мэдэхгүй. Төрийн эрх баригчид хизээч өөрийнхөө хармаанаас мөнгө гаргаж сонгуул хийдэггүй юм штэ. Чи бидний хармааны мөнгөөр сонгуулдаг юм. Өөрийнхөө хармаанаас гаргасан мөнгөө сонгуулийн дараа хэд нуглаад олоод авчихна. Ерөнхий дүр зураг нь энэ. Дээр нэг зүйлийг анзаараарай. Босоо гамбаа яагаад тагчиг болчих вэ? Монголын төлөө үгэн хатан зүтгэнгээд байсан намбрын инх байд яагаад өөрөө биш юм гэхэд Эрдэнэ жаминда өсгөлн зарлахыг тушаахгүй байна. Түүний намын саналыг дойрцсон гэдгийг бүгд ярьж байгаа шүү дээ. Гэтэл таг дуугаал байна. Нөгөө 400 мянган санал ингээд үр ашиггүй өнгөрлөө. Учир нь дахин санал хураалт түүнд ашиггүй. Харин дахин сонгуулал ашигтай. Энэ 7 дугаар сард түүний ялтай тооцогдох хугацаа дуусна. Одоо түүнд босоо гамбаа хэрэггүй. Тэрбээр саяын сонгуулаар өөрийнхөө рейтингийг тогтоочихлоо. Босоо гамбаа түүнд туршилтын туулай болж өгчээ. Одоо өөрөө зүтгэхэд болох юм хэмээн тооцсон байна. Тийм ч учраас түүний телевиз цагаан саналыг дүргэрж хэллээ. Тийм ч учраас босоо гамбаа дууга хараалаа. Цагаан санал чухам хинд ашигтай вэ? Монголын ард түмэнд л лав биш. Босоо гамбаа гараад ирсэн бол Монголд ашигтай байсан байж мэдхэл юм. Гэвч одоо тэр өнгөрсөн. Монгол улсыг дахин сонгуульд хүргэх тамх үзэр бол цагаан санал. Тэр тамх үзрийн төлөө одоо дараагийн лойрчид алцаж эхэлж байна.